Манай Монгол улс нэг гадныхнаас жоох ичмээр байна. Онгоцны буудлын дээр буухлаар иргэдийнхаа чимдаамыг ухаа зогсож байгаа. Гэхдээ тэр хүүхдүүдтэй авсан нэг 2-3 ноутбукнээс нь татвар аавна гэж зогсож байгаа. Тэгсэн мөртлөө гайлаар гарч байгаа шалаанцыг ерөөсө харахгүй байна гинэ. Хэдэн зуун шалаанц нүүрс ачаа гарч байхад гайлын байцаагч нар нь харахгүй байгаа мөртлөө хүний чимдааманд байгаа хүүхдүүдтэй авсан хэдэн юмнаас нь татвар аавна. Энэний тоог асуумаар байна. Яг чимдаамнаас ухсан татвар чи хэдий гайлаар нүдэн анж гаргасан. Надад тоон хэрэгтэй биш үү? Чимдаамыг ухаад олж байгаа орлого нь бага бол болиё л доо. Ичмээр шүү дээ. Одоо иргэдээ дарамтлах татвар нэмсэн юм дутаагүй шүү дээ Монголд. Тэр чи одоо аюулгүй байдлын олон улсын онгоцны буудлууд бүгдээрээ хангаал ирсэн баг шүү дээ. Тэнийг их орондоо ирэхэд нь манай монголчууд л гэж нэг бие биенийг дарамтлсан. Монголд ирэхлээр л нэг тийм бюрократ мэдрэгддэг шүү дээ. Тэгээ энийгээ болчих болохгүй мүү? Тэр тоон тийм их байдаг юм уу л гэж асууад. Тоо асууад. За, сангийн ам тийм тоон байна уу? За, сангийн ам төсвийн бодлого төлтийн газрын дарга санаж одорч за гишүүний асуултанд хариулъя. За, тэр тоо бол надад бол яг одоогор бол бэлэн биш байна. За, Галийн ерхий газар руу бол бид нарт дөнгөж сайн мэдгчлээ.